Монгол телевизийн бүтээл. Чимээгүй номын сангийн цоо ширхэн дугаар энхүү эхлэж байна. Энэ дугаарт маань Монголын чадварлаг авиастай тамирчид оролцсноо. Тэдэнд ямар шийтгэлүүд таарах бол харин тэр шийтгэлүүдэд даван гарч чадах болов. Энэ бүхнийг Чимээгүй номын сангаас олж харна. Энэ бол Чимээгүй номын сан. Сайн байцгаана уу? Би бол номын сан Чанха. Чимээгүй номын сан шоу нэвтрүүлгийн шинэ дугаарыг эхлэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байгаа эвент тэтгэгч байгууллагуудаа баярлалаа. Энэ бол Чимээгүй номын сан. Ингээд Чимээгүй номын сан тоглогчтойгоо танилцъя. Монголын хөл бөмбөгийн дээдлигийн тамирчин Мөнх Эрдэнэ. Дөлгөөн тамир. Цан Даюш. Арамболд. Зэдэнбал. Ус болтнаар тоглоно. Тэдэнд амжилт хүсье. Энэ бол Чимээгүй номын сан. Чимээгүй номын сан 1-р үе. 1-р үеийн даалгавруудыг та амжилттай биелүүлснээр багтаа 40 мянган төгрөг хожих боломжтой. Гэхдээ гол дүрмийг битгий мартаарай. Чимээ гаргах хоройтой. Эхэл. Нэг дарсан дээр бит дараад байгаа чи шүүл. Бид нэг таавал тэр үст юм. Хүчээр авч байгаа юм шүү дээ. Манжи тийм шүү жаасан мэт. Чанга юм жаргахгүй. Энэ даалгаврын нэр бол Манжин. Шийдвэрлэгчийн хамарнаас бусад оролцогчид нэг удаа татна 50. Энийг л Манжин дэх гээд байгаа юм да. Нэвтрүүлгийн хамгийн эхний даалгавар амархан байх шиг байлаа. Гэхдээ шийтгэлүүд дөнгөж эхэлж байгааг санаарай. Ямар тач мөнгө авч чадлаа залуусаа. Загвар өмсөгч тамирчин Мөнх Эрдэнэ маань даалгаврыг амжилттай биелүүлж багтаан 40 мянган төгрөг авчирлаа. Тань жаа даалгавар амжилттай биелүүлж шүү.
Тийм шүү. Идэх сав. Энэ даалгаврын шийтгэл бол зориулдан бэлдсэн нааддаг тууцыг шийдгүүлэгчийн хөлн дээр наана. Харин буцаач огцом татаж хуулж авна. Хамгийн гол нь чимээ гаргах ёсгүй. Харьсан цуглаад авъя. Харьсан удаа. Юу гэдэг амар болсон. Харьсан дуулаад авч. Яа. Тэт хэсэг сайн аа. Юу тэгтээ нааш амар бол. Айгүй. Наалдамхай даалгаврыг амжилттай биелүүлж энэ даалгаврын мөнгийг авч чадлаа залуусаа. Баяр хүргэе. Залуу маань даалгаврыг амжилттай биелүүлж багтаан 40,000 төгрөг авчирлаа. Ингэснээр багийн нийт мөнгөнд дүн 80,000 төгрөг болж өслөө. Өөрийгөө мэдсэн юм шиг харсан шүү. Сүртэй шүү дээ зарим цагаас. Бүтэн дэлбэрч байгаа юм аа. Юу шийдэж байгаа юм. Хорс бичлэгтэй хартал амандаа динамит ирнэ. Зарим шүү дээ. Шүдэн үлгэн байсан. Энэ даалгаврын шийдэглийг үзэгч та бүхэн өмнө нь үзэж байсан. Шийдгүүлэгч шилэн дөрхөө өмснө. Харин түүн дотор шаарнуудыг байршуулна. Огцом хийл шаарыг хаглах ба хамгийн гол нь чимээ гаргах ёсгүй. Даалгаврыг биелүүлэх явцад гол дөрвийг мартаж хэтэрхийг чимээ гаргасан учраас энэ даалгаврын мөнгө надад үлдлээ. Харамсалтай байна. Шийдгүүлэгч хэтэрхийг чимээ гаргаснаар энэ даалгаврын мөнгийг авчирч чадсангүй. Ингэснээр багийн нийт мөнгөнд дүн хэвээр үлдлээ. Нэвтрүүлгийн 1-р үе өндөрлж байна. Нэвтрүүлэгтэй хамтран ажиллаж байгаа эвент тэтгэгч байгууллагуудаа баярлалаа. 2-р үеэр эргээд уулзцгаая. Энэ бол чимээгүй номын сан. Чимээгүй номын сан хэсэг хугацааны дараа нэвтрүүлгийн цувралсан шийдгэлүүдийн нэг амар халахтай учрна. Харин хэн нэгэн ялууны зурмагтай хойлолтой. Энэ бүхнийг чимээгүй номын сангаас. Чимээгүй номын сан 2-р үе. 2-р үеийн даалгавруудыг та амжилттай биелүүлж чадвал багтаа 60,000 төгрөг хожих боломжтой.
Гэхдээ гол дүрмийг битгий мартаарай. Чимээ гаргах хоройтой. Яагаад гэвэл энэ бол чимээгүй номын сан. Эхэл. Чимээгүй номын сангийн цовруул болсон шидэглүүдийн нэг амир хаалга. Амир хаалганаас юу ч гарч ирж магадгүй. Болгоомжтой байгаараа да. Хүлээгч юм шиг хүлээгч. Нэвтрүүлгийн цовруул болсон хүндхэн даалгавруудын нэгийг амжилттай давж, энэ даалгаврын мөнгийг авч чадлаа залуусаа. Шийдгүүлэгч маань даалгаврыг амжилттай биелүүлж багтаан 60,000 төгрөг авчирлаа. Ингэснээр багийн нийт мөнгө нь дүн 140,000 төгрөг болж өслөө. Тоётын хоёрыг болооч л дээ. Энэ чиглэлээр дууг авах хэрэгтэй. Аль нэм яваа. Шот бич юм яа. Шийдгүүлэгчийн толгоон дээр баллоны зурмаг асгана. Харин түүнийгээ цэвэрлэх гээд дүүш рүү орно. Дүүшин дотор юу байгаа бол? Хатаа шүү. Гарч ирэх царайг нь хараад царайг нь өөрөө тасчихсан шүү. Тийм. Хүртлээ. Шийдгүүлж байгаа оролцогчдэр, багийн бусад гишүүдчдэр нэвтрүүлгийн гол дүрмийг баримтлан даалгаврыг маш амжилттай биелүүлж чадлаа. Шийдгэлийг амжилттай биелүүлж багтаан 60,000 төгрөг авчирлаа. Ингэснээр багийн нийт мөнгө нь дүн 200,000 төгрөг болж өслөө. Босоод дэш.
Зүрэ би танаас тавцсан. Шийдгүүлж байгаа оролцогчд маань Фрами дэлбэртээ овоо босгоно. Харин гаднаас мэрэгжлийн тамирчин орж ирэн тэднийг бөмбөгөөр баалгана. Бөмбөг шалгаж байгаа яг би бөмбөг. Багийн ажиллагаа сайн байж даалгаврыг амжилттай биелүүлж чадлаа залуусаа. Залуус маань даалгаврыг амжилттай биелүүлж багтаан 60,000 төгрөг авчирлаа. Ингэснээр багийн нийт мөнгө дүн 260,000 төгрөг болж өслөө. Нэвтрүүлгийн 2 дугаар үе өндөрлөж байна. Нэвтрүүлэгтэй хамтран ажиллаж байгаа ивент тэтгэгч байгууллагуудаа баярлалаа. Энэ бол Чимээгүй номын сан. Сүүлийн үеэр удахгүй уулзцгаая. Чимээгүй номын сан хэсэг хугацааны дараа хэн нэгэн халуун жинжүү идэнэ. Харин сүүлийн даалгавар юу байгаа бол энэ бүхнийг хэсэг хугацааны дараа. Чимээгүй номын сан сүүлийн үе. Сүүлийн үеийн даалгавруудыг та амжилттай биелүүлж чадвал энэ удаа хамгийн их мөнгөн дүн болох 100,000 төгрөгийг хожих боломжтой. Гэхдээ гол дүрмийг битгий мартаарай. Чимээ гаргах хоройтой. Эхэл. Шийдгүүлэгч маань 4 жинжүүг 1 минутын дотор идэж дуусгах ёстой. Хамгийн гол нь идэж дуусгаад амаан харуулнаа. Ингэж чадвал багтаан 100,000 төгрөг авчирна.
Даалгаврыг хугацаанд амжиж биелүүлж чадсангүй учраас энэ даалгаврын мөнгө надад үлдлээ. Харамсалтай байна. Шийтгүүлэгч маань маш их хичээлээ. Харамсалтай нь хугацаанд амжсангүй. Ингэснээр багийн нийт мөнгөнд хэвээр үлдлээ. Энэ штэ. За сүлэх шүү. Сүлэх шүү. За тас. Энэ өдөр яаж байгаа төвчээртэйг л гаргаж идэх үү? Нэг л гол зорилгоор л тэрх штэ. Хэн шийтгүүлсэн яа? Төвчээртэйг л гаргах. Гараа. Бидний зогч болохгүй шүү. Төвчээртэйг л. 2 За сүлээ. Энд яг цэг ярих таа. Чимээгүй номын сангийн сүүлийн даалгавар. Гаднаас хэн нэгэн орж ирж шийтгүүлэгчд маань сюрприз барина. Харин тэрнийг заавал биелүүлэх ёстой. Тэгж чадвал багтаан 100,000 төгрөг авчирна. Шийтгүүлэгч оролцогч үнэхээр их хичээсэн ч энэ даалгаврыг биелүүлж чадсангүй. Мөнгө надад үлдсэн. Шийтгүүлэгч маань даалгаврыг амжилтгүй биелүүлж багтаа мөнгө авчирч чадсангүй. Үнэхээр харамсалтай. Задус маань чимээгүй номын санг амжилттай даван гарлаа. Тэд багаараа 260,000 төгрөг хоцсноор хүн тус бүр 43,000 төгрөгтөө гэртээ харж байна. Чимээгүй номын сан шоу нэвтрүүлэг та бүхэнд хүрлээ. Нэвтрүүлэг дээр гарсан даалгавруудыг дуурайж хийхийг хориглоно. Энэ бол Чимээгүй номын сан. Нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байгаа ивент тэтгэгч байгууллагуудаа баярлалаа. Дараагийн дугаараараа уулзцгаая. Nippon TV. Илүү их шийтгэлийг ойрыгоос